За надад нэг асуулт байна. Хэрвээ маргааш таны дансанд 1 тэрбум төгрөг орж ирнэ гэвэл та ажиглалтай болох уу? За ихэнх нь мэдээж магадгүй тийм гэж хариулна. За тэгвэл судалгаа арай өөр зүйл хэлдэг. Яагаад мөнгөгүй байх нь үнэхээр зовлон юм бэ? За яагаад тодорхой хэмжээний мөнгөн дүн ажиглалыг авчирдгүй вэ гэдэг. За тэгээд энэ хоёр зүйлийн ялгааг ойлгочих юм бол та мөнгөний сэтгэл зүй, сэтгэлгээний маш том өөрчлөлтөнд орно гэж би хараад байгаа. За тэгээд энэ удаагийн дугаараар та бүхэнтэйгээ би хүн яагаад ядуу байхаар үнэхээр зовлон дунд юм бэ? За нөгөө талаас мөнгөтэй хүмүүс яагаад ажиглалгүй байдаг юм бэ гэдгийг тайлбарлахыг оролдъё. Ингээд видеог дуустал үзээрэй. Let's talk about money. За 2010 онд Америк нэгдсэн улсын эдийн засагч Daniel Kahneman, Angus Deaton нарын хийсэн судалгаа нийтлэгдсэн байдаг. За тэр судалгаан дээр юу гэж гарсан бэ гэхээр Америк нэгдсэн улсын дундаж орлого 75,000 хүртэл өсөх тусам за хүмүүсийн сэтгэл ханамжийн ажиглалтай байдал нэмэгдсэн гэж тийм судалгаа гарсан байдаг. За тэгээд 75,000-аас дээшээгээ жилийн орлого 75,000-аас дээшээгээ ингээ гараад ирэхээр ажиглалтай байх байдал нь тэр байдалд нь мөнгө нэг их нөлөө үзүүлэхгүй байна гэсэн тийм судалгаа гарч ирсэн байдаг. За тэгвэл яагаад 75,000 доллар гэж? За тэр хэмжээний мөнгийг хүн олоход санхүүгийн стрессээс гардгаа гэж тэр судалгаанд нийтэлсэн байдаг. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр зөвхөн Америк нэгдсэн улсын хэмжээнд гэж ярьж байгаа шүү дээ, тийм. Америк нэгдсэн улсын хэмжээнд 75,000 долларыг олох юм бол та өнөөдөр өвдөхөөс айхгүй болно. Гарч ресторанд хоол идэхээс санаа зовхгүй болно. Маргааш юу идэх вэ, яах вэ гэдгээ санаа зовхгүй болно. Ер нь тийм мөнгөний санхүүгийн тийм стрессгүй болно гэсэн үг. За тэгвэл бүгдээр ядуурл гэдэг юм яагаад зовлон болдго юм бэ гэдгийг харж үзье. За ядуурл гэдэг бол зүгээр л мөнгө байхгүй гэсэн тоо биш. За ядуурл гэдэг бол сэтгэл зүйн дарамт байдаг. За тэр нь юугаар илэрхийлэгддэг вэ гэхээр нэгдүгürt нь тархины дарамт. За хүн мөнгөний тухай санаа зовох, мөнгөний тухай бодох тусам тархины тэр зурвсын өргөн тархины тэр нэг юм явж байгаа зурвас байгаа ш. Тэрний ихэнх хэсгийг тэр санаа зовнил мөнгө байхгүй байна. Мөнгөний тэр стресст зориулагддаг гэж. За ядуу байхад IQ-гийн оноо нь ингээ буурдаг, IQ-гийн тест хийлээ гэж бодоход тийм. Тэгээд мөнгөний тухай байнга бодсноор тархины чадал буурдаг, тархины стресс ихсдэг. Тийм учраас энэ бол хүн ядуу хүн тэнэгтэй биш, хамгийн гол нь тэр мөнгөний тухай бодсноос болж тархин өөр юм бодохгүй, тэрнээс илүү гарахгүй байна гэсэн үг. За хоёрдугаарт нь болонгууд буруу шийдвэр гаргадаг. Шийдвэр гаргалт нь муу байдаг. Ядуурл байгаа хүмүүс, мөнгөгүй байгаа хүмүүс байнгын стресстэй байдаг. За маргаашийн мөнгөө яаж болох вэ? 50,000 төгрөг яаж болох вэ? Маргааш ямар хоол идэх вэ? Яах вэ? Тэрнээс өөр юм боддгоо. За тийм учраас урт хугацааны тооцоо, урт хугацааны план, урт хугацааны төлөвөө гаргахад тархин хүрдгүү гэсэн үг. Capacity байхгүй. Тийм юм бодох ямар ч тийм зүгэл байхгүй гэсэн үг тийм. Тийм болохоор ихэнхдээ тийм ядуурл байгаа хүмүүс ямар шийдвэр гаргадаг гэхээр богино хугацааны зөвхөн өнөө маргаашаа бодсон шийдвэр гаргадаг. Тэрнээс илүү шийдвэр гаргах тийм боломж байхгүй гэсэн. За 3 дугаарт нь болонгууд нийгмийн үр дагавар. За нийгмийн үр дагавар нь яаж гардаг вэ гэхээр найзуудтайгаа гарцах ч юм уу, гарч хоол идэх ч юм уу, өөр хүрээлэлд орох ч юм уу, мөнгөгүйгээсээ болж ганцаардмал байдалд ордог. Тийм учраас нийгмийн маш том асуудалд ордог. Ядуу хүмүүс, баян хүмүүс гэж хуваагддаг. Ядуу хүмүүс зөвхөн ядуу хүмүүстэйгээ нийлдэг ч юм уу те. Нэг тийм нийгмийн ялгууралт явагдаад. За дөрөвдүгüүрт нь болонгууд эрүүл мэнд. Энэ бол маш том асуудал. Ядууралд байгаа хүмүүс, ядуу хүмүүс, мөнгөгүй хүмүүс яадаг вэ гэхээр мөнгөгүйгээсээ болоод эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддгүй. Эрт оншилгоо, ямар нэгэн эм тарай юу гэдгийг те мөнгөгүй юм чи авч чадахгүй. Тийм учраас жинхэнэ өвдөлт болдог. Жинхэнэ зовлон болдог. Ядуу байна, мөнгөгүй байна гэдэг нь болохоор жинхэнэ зовлон болдог гэсэн үг. За нөгөө талаасаа баян хүмүүс яагаад ажиглалгүй байдаг вэ гэдгийг харцгаая. За нэгдүгüүрт нь болонгууд дасан зохицолт. За бид та нар ч гэсэн өөрсдөө ингэж анзаарсан баг. Шинэ iPhone авлаа гэдэг те. Эхний 7 хоног бол амар баяртай байна. Тэрийг үзэл доторхын ухаж дүнхгээл те. Янз бүрийн тохиргоогоо хийгээл янзын. За 2-7 хоног өнгөрсний дараа зүгээр л энгийн зүйл амьдралд бидний амьдралд урд нь байсан юм шиг энгийн зүйл болдог. За энэ дасан зохицолт нь болохоор жилийн дараа дахин шинэ гар утас авах, дахин шинэ гаджет юм уу, дахин дараагийн юмыг нь авах тийм сэдвийг өгдөг. За том машин авлаа, гоё машин авлаа. Сарын дараа дасан зохицсон. Тэрний дараагийн левелд нь гарахын тулд
дараагийн юм. Тэгэхээр энэ цикл бол хизээч дуустдаггүй цикл. За хоёрдугаарт нь болгоод нийгмийн харьцуулт. Би 3 сая төгрөгийн цалин авдаг байлаа гэж бодоод тэгэхээр миний найз 5 сая төгрөгийн цалин авах юм бол би бас харьцуулна тий. 5 сая төгрөгийн цалин авдаг юм байна. Би одоо бас 5 сая төгрөгийн цалин авах болохгүй. Би яа 3 сая төгрөгийн цалин авч байгаа юм бэ гэх тийм нийгмийн харьцуулт явдаг. Тэгээд энэ нь болохоор манай Монголын нөхцөл байдалд одоо бидний дунд яаж одоо илэрдэг гэхээр сошиал медиа. Гоё машинаа харуулна, гоё амарчаагаа харуулна, гоё байраа харуулна те. Ингээд харьцуулт явагддаг, нийгмийн харьцуулт явагддаг. Тэр харьцуултанд хүрэхийн тулд тэр харьцуултыг давж гарахын тулд бид нар өөрсдийгөө шахна, бид нар өөрсдийгөө сэтгэл зүйн одоо асуудалд оруулна, стресст оруулдаг. Тэгээд энэ цикл бас дуустдаггүй циклээ. Ингээд яваал гэдэг. Харьцуултанд өөрийгөө ингээд хүмүүстэй ингээд харьцуулаад яваалах юм бол цаана мянган гар байж л байдаг. Тийм учраас ямар харьцуулт хийх вэ гэхээр өөрийгөө өөртөөгөө харьцуулах. Өчигдөр би ямар байсан, өнөөдөр ямар байх. Өчигдөр би ийм байсан бол өнөөдөр би тэрнээс 1% илүү байх хэрэгтэй гэж өөрийгөө харьцуулж байвал тэр эрүүл тоглоом юм аа. За 3 дугаарт нь болонгот зорилго алдагддаг. За бидний ихэнх нь ер нь зорилго хийж байгаа ажил ер нь амьдралынхаа зорилгыг ингээд умартаад мөнгөнд их анхаарлаа хандуулдаг. Одоо би дандаа ярьдаг мөнгө бол хамгийн чухал биш ээ. Мөнгө бол хүнийг азаргалтай одоо тодорхой хэмжээнд азаргалтай байлгана. Гэхдээ хамгийн гол нь азаргалтай байлгадаг юу гэхээр ерөөс юмны утга учир гэдэг. Ажлын утга учир, амьдралын утга учир, тий? Ер нь яах гэж бид нар амьдраад байгаа гэдэг. Одоо утга учиртай байхад азаргалтай байдаг гэж олон судалгаа гарсан байдаг. За тэгээд хүн мөнгөтэй болоод ирэхээр тэр зорилгоо алдаж эхэлдэг. Их мөнгөтэй болоод ирэхээр бүх юм бэлэн, бүх юм орж ирдэг болохоор одоо би юу хийх вэ гэх тийм нэг хоосон байдалд ордог. За тэгэхээр зарим тал дээр зориггүй юм баян хүнээс зоригтой одоо ядуу хүн хамаагүй азаргалтай байдаг гэдэг. За тэгвэл одоо баян хүмүүс ядуу хүмүүсийн ялгааг ойлгочлоо тий. Зовлонгийг ойлгочлоо. Хоёулаа зовлонтой байд юм байна. За тэгвэл бүдээрээ юу хийх ёстой вэ? За яг энэ ядууралтай байгаа хүмүүсийн хувьд үнэхээр мөнгөгүй байгаа хүмүүсийн хувьд хөрөнгө оруул, мөнгөө хадгаал гэд яриад хань утгагүй асуудал. За хамгийн нэгдүгüүрт нь юу хийх ёстой вэ гэхээр ядуурлаас гарахын тулд мөнгөтэй болох ёстой. Мөнгөтэй болохын тулд яах ёстой гэхээр тогтмол орлоготой, зээлгүй мөнгөө хадгалж сурах хэрэгтэй. За хоёрдугаарт нь болонгууд мөнгийг хэрэгслээр харах хэрэгтэй. Зорилгоор биш. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр би зорилготой хүрэхийн тулд мөнгийг ашиглах гэдэг одоо системийг суулгах хэрэгтэй. Тэр нь яах вэ гэхээр зорилго нь мөнгө биш, хамгийн гол нь тэр хийх гэж байгаа юмнууд чинь зорилго. Тэгээд тэрийг ашиглахын тулд мөнгө хэрэгтэй гэдэг. Тийм одоо майндсет. Гуравдугаар нь болонгууд мөнгийг туршлагад зарцуул. Эд материалд биш, тий? Найзтайгаа нэг weekend trip хий, гэр бүлтэйгээ аялал хий, гэр бүлтэйгээ гоё дурсамж бүтээх юм хий. Ер нь судалгааны үр дүнгээс ч гарсан байдаг л та. Хүмүүс мөнгийг туршлагад ингээд зарцуулах, эд хөрөнгөнд зарцуулахаас одоо илүү азаргал авчирдаг гэж. Тэгээ тийм учраас шинэ утас авахаас өмнө найзтайгаа нэг хамт яваад гоё дурсамж бүтээх ч юм уу те. За дөрөвдүгüүрт нь болонгууд харьцуултаас зайлхийх хэрэгтэй. Статус гейм тоглохгүй байх хэрэгтэй. Ямар нэгэн сошиал медиа, Facebook, Instagram-аар өөрийгөө харьцуулахгүй байх хэрэгтэй. Өөрийгөө өөртөө л харьцуулах хэрэгтэй. Хүнтэй харьцуулаад тэр бол дуусахгүй тоглоом. Өөрийгөө өөртөө харьцуулах юм бол тэр бол хожих магадaltaй, хожих боломжтой тоглоом. Өчигдөр би ямар байсан тэрнээсээ илүү байх хэрэгтэй гэдэг одоо зарчмаар 1%-оор ингээд сайжраад явах юм бол тэр нь бол хожих тоглоом юм аа. За 5 дугаарт нь болонгууд утга учирыг мөнгнөөс илүү тавь. Олон юм нийгмийн судалгаа, олон юм мөнгөний судалгаанаас ингээд хараад үзэнгүүт утга учиртай байдал, утга учиртай ажил, утга учиртай харилцаа, одоо амьдралын утга учир гэдэг нь хамгийн их ад жаргал өгдөг юм байдаг. Мөнгө биш. Мөнгө бол чухал, мөнгө бол гэхдээ хамгийн чухал юм биш. За бидний амьдарч байгаа хамгийн чухал юм нь утга учир гэдэг. Тийм учраас мөнгийг эрүүл мэндэд зарцуул, өөрийгөө хөгжүүлэхэд зарцуул, өөрийгөө хийж байгаа юмд утга учиртай зарцуулах юм бол тэр нь биднэрт эргүүлээд ажиглал өгдөг юм аа. Мөнгө бол шууд ажиглалыг худалдаж авч болдгоо шууд ингээд өгдөг бол зэмсэг биш ээ. За сүүлийн 20 жилд манай Монгол улс эдийн засаг тэлсэн, орлого ихссэн ерөнхийдөө. Тэгвэл манай Монгол улсын одоо сэтгэл хангамжийн байдал харьцангуй доогуур байдаг. За дэлхийн ажиглалын индекс манай Монгол улс 77 дугаар байранд жагссан байдаг. Тэгээд яагаад ажиглалын индекс нь ийм доогуур байгаа юм бэ? Эдийн засаг өсөөд тэгээд ер нь орлого нэмэгдсэн ч гэсэн бидний сэтгэл хангамжийн одоо байдал яагаад ийм доогуур байгаа юм бэ гэхээр нэгдүгээр орлого ихсхий хэрэг бидний одоо зарлага нь хүлээлт нь нэмэгдээд идэг. За тэрнээс гадна мэдээж нийгмийн харьцуулт их явагдаж байгаа. Том байшинтай, том машинтай, материалын зүйлсийг айгүй их авчих юм бол тэрийг эзэмсчих юм бол
тэрийг өмчлчих юм бол ажиглалтай болно гэсэн одоо майндсеттэй, тийм сэтгэлгээтэй яваад байгаа. Тэгээд бидний ихэнх нь юу гэж боддог гэхээр мөнгөтэй болчвол бүх зүйл болчихно гэж бодоод байдаг. За тэгээд мөнгөгүй байхдаа одоо мөнгөнд бүх юмаа буруугаа өгдөг. За мөнгөгүй л болохоор би ажиглалгүй байна. Мөнгөгүй л болохоор би ядуу байна. Мөнгөгүй л болохоор би ийм байна, тийм байна гэж яддаг. За тэгээд мөнгөтэй болсныхоо дараа тэр яг хүсэн үсэгээд байдаг. Тэр бүх юмд болно гэдэг юм ирдгүү, ажиглал нь ирдгүү учраас дараа нь мөнгөтэй болсныхоо дараа яг юу болохгүй байгаа гэдгийг ойлгодог. За тийм учраас эцэст нь бид юу гэж хэлэх гээд байна гэхээр мөнгө гэдэг үл чухал. За Money Wise Master Channel гэдэг бол мөнгөийг ярьдаг чухал. Гэхдээ би өөрөө бас дандаа видеонуудад хэлдэг. Мөнгө гэдэг бол хамгийн нэгдүгээр чухал тавих юм биш ээ. Хүний азрал гэдэг чинь утга учираас гарч ирдэг юм. Хүний азрал гэж эрүүл мэнд, гэр бүлийн бүхэл бүтэн байдал, утга учиртай байдал, утга учиртай ажлаас гарч ирдэг ажрал болохоос биш мөнгнөөс гарч ирдэг тийм ажрал байдгүй маа. Америк нэгдсэн улсын хэмжээнд бол 75 мянган долларыг олчих юм бол тэр хүртэл одоо мөнгийг ингээд олох юм бол ажрал нь хүний ажралтай байдал нь өсч идэг. Тэрнээс дээшийг ажралтай байдал нь өсдөггүй, мөнгө нэх нөлөөлдөггүй. Тэгээ өөр ингээд хүчин зүйлүүд ороод явчихдаг юм а гэсэн тийм судалгаа гарсан байдаг. Тэгээд манай Монголын хувьд ч гэсэн би бодохдоо одоо дундаж цалин бол 3 сая. За нэг 6 сая төгрөгтэй ч юм уу те. Болчих юм бол ер нь бол санхүүдэд санаа зовлтгүй, эмнэлэгт очиод үзүүлэхэд те санаа зовлтгүй мөнгө төлждөг, машин эвдэрлэг гэхэд тэрнийг засвараа хийгээд мөнгө төлждөг, emergency fundтэй, хадгаламжинд хийх мөнгөтэй, орой гараад найзуудтайгаа шоуучдаг тийм стрессгүй болчих юм байна. Тийм цалинтай болчих юм бол. За тэгээд тэрнээс дээшээ гарах юм бол арай өөр хүчин зүйлүүд одоо ажиргалд нөлөөлөд явчихдаг юм а гэдгийг базаж хэлэх гээд байгаа. За тэгээд тийм учраас эцэст нь юу гэж хэлэх гээд байна гэхээр ядуурл гэдэг бол яг жинхэнэ зовлон өвдөлт байдаг. Тэр хүмүүсийн хувьд бол тийм учраас ядуурлаас харахын тулд хамгийн эхлээд тогтмол орлоготой байх хэрэгтэй. Зээлгүй байх хэрэгтэй. Зээл авах болох хэрэгтэй. Мөнгө хадгалж сурах хэрэгтэй. За тэрний дараагаас тогтмол тийм орлоготой байж байгаа орлогын хэмжээ нэмэгцээ тэгээд тодорхой хэмжээнээс ингээд дээшээ гараад тэгэхээр өөр хүчин зүйл нөлөөлдөг юм аа. Тэгээд ерөнхийдөө мөнгийг одоо зорилгоо болгож болохгүй хамгийн гол нь зорилготой ашиглах зэмсэг одоо тийм арга хэрэгсэл гэж харах хэрэгтэй. Тэгээд тэгж харах юм бол хүн ажиглалтай байх боломж нь бүрдэнэ гэж олон судалгаанууд гарсан байдаг. Олон хүмүүс ярьсан байдаг. Олон хүмүүсийн бодит шинээр гарсан байдаг. Жишээлбэл ядуу ингээ байжгаад ядуу хүмүүс сэтгэлгээний ядуу байдалд байжгаад одоо лото ч юм уу янз бүрийн их мөнгө хоцсон хүмүүс ихэнхдээ ажиргуулгүй болоод 5-10 жилийн дараа ингээд бүр тэрнээсээ илүү зарим бүр харт амхинд ороо, зарим бүр асуу, бүр урд нь байснаасаа илүү ажиргуулгүй болно. Тийм жишээнүүд олон байдаг дэлхийд даяар. Тийм учраас эхлээд бид нар юу хэрэгтэй гэхээр ядуурлаас гарахын тулд эхлээд майндсетээ shift нөгөх, тогтмол орлоготой болох хэрэгтэй. Тогтмол орлоготой болоод мөнгө хадгалж сурах хэрэгтэй. Тэгжиж дараа нь хөрөнгө оруулалт, дараа нь хадгалъя, дараа нь гоё аялал хий, дараа нь стартап хий, дараа нь дараагийн асуудлууд ингээд гараад. Хамгийн нэгдүгээр асуудал нь болохоор ядуурлаас гарах юм аа. За энэ видеонд та бүхэнд хамт байсан баярлалаа. Амар философи юм ярьчлаа. Тэгээд бас энэ их сонирхолтой сэдвүүд гэхдээ тэгээд хэрв та иймэрхүү сэдвийг сонирхож ивэл комент хэсэгт бичээрэй. Би бүгдийг нь уншина. Тэгээд энэ тухай ярилцахад бас надад таатай байх болно. Ингээд дараагийн дугаар хүртэл түр чао.